За яг одоо гадаад талбай дээр жагсаал болж байна. Та ерөнхий сайдыг ёс зүйн хувьд хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа. Энэ кейсийг юу яаж харж байна? Тэгэхээр өөрөө тайлбарах хэрэгтэй. Би бол өөрийнх нь тайлбарыг хүлээж байгаа. За өнөөдөр гаргаж байгаа энэ хандлагуудыг харахад бол өөрөө тайлбар хийх шинжгүй байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр яах вэ? Зугтах хэрэгтэй. Тийм үстэй. Тайлбарах хэрэгтэй. Хуулийн байгууллага баасан гаригаас эхлээд ер нь бараг 7 хоног шахуу өнгөрч байна. Энэ хугацаанд биш тайлбар хийсэнгүй. Тэгэхээр ер нь хөрөнгө оруулалтын мэдээлэгч гэсэндээ ойлгомжтой олон нийтэд ил тод байгаа. Ийм байгаа тохиолдолд одоо хүүгийнх нь одоо гэр бүлийнхээ орлогоос авсан энэ тансаглал энэ хэрэглэн таны хувьд бас улс төрт олон жил явсан улс төрчийн ер нь улс төрчид одоо улс төрчдийн хүүхдүүд ийм өндөр тансаг хэрэглээтэй байгаадах нь ёс зүйн хувьд ер нь зохимжтой юм уу? Зохимжтой. Над бол мөнгөний баримжаа алдагдсан юм шиг санагдсан шүү дээ. Мөнгөний тоомоо мэдгээ үлдсэн юм шиг санагдсан. Тэг санагдсан. Иргэд олон нийтийн гаргаж байгаа санал дээр та юу гэж бодож байна? Ер нь иргэдийн хувьд бол парламентын огцрох амархаа ингээд бас гарын үсэг. Яг манай намын дарга бол одоо намын гишүүд одоо биднээс бол нэг зүйлийг шаардлага тавьж ажилтдаг шүү дээ. Ёс зүйн өндөрлөгөө алдаж болохгүй шүү гэдэг шаардлагыг бол олон удаа хэлж шаардаж ажилтдаг биднээс. Манай намын 26 дугаар их хурлаар бол бид нэр хоёр үндсэн бодлогын шийдвэр гаргасан. Нэг нь хүний эрхийн асуудал, нэг нь авилгатай тэмцэх асуудал. Тэгэхээр тэр ёс зүйн өндөрлөг манлайлал дээр одоо байх асуудал би өөрийнх нь тайлбарыг хүлээж байгаа. Тэрний дараа байр суурь хэсэг. Хуулийн байгууллага бас шалгах хэрэгтэй гэж зарим нэг нь эхнээсээ гомдол гаргаж байна шүү дээ. Хуулийн байгууллагаас өмнө өөрөө тайлбарах хэрэгтэй шүү дээ. Тэр хуулийн байгууллага хэдэн жил шалгаж болно шүү дээ. Одоо би нүүрсний хэрэг сонсгол өгөөд одоо хэдэн жил болж байгаа ч гэдэг. Ер нь одоо энэ үзүүлэлт авсан өөрчлөлтөөр ерхий сайд өөрөө авилгатай тэмцэх газрын даргаыг тэмцэх асуудлыг оруулж ирсэн шүү дээ. Энэ хэрэг хэр зөв юм? Гэхдээ энэ бол үндсэн хуулийн өөрчлөлтөө 19 онд бид нэр үндсэн хуулийн өөрчлөлтөөр Монгол улсын ерөнхийлөгчид үндсэн хууль зааснаас бусад хуулиар бүрэн эрх олохгүй гэдэг үндсэн хуулийн өөрчлөлт хийсэн. Тэр хүрээндээ Монгол улсын ерөнхийлөгчид үндсэн хууль зааснаас одоо бусад тийм эрхүүд байсныг нь үндсэн хуульд нийцүүлж өөрчилсөн. Тийм өөрчлөлт энэ шүүхийн хуулийг дагалдуулж 2021 онд өөрчилсөн өөрчлөлт. Одоо ийм нэг юм тогтоод шүү дээ. Ингээд ерхий сайдын юм уу засгийн газрыг шүүмжлэнгүүт ингээд буцаагаад ингээд тороолуудаар дормжлуулаад эсвэл хэвлэл мэдээллийн байгууллагад дормжлуулж агаад ингээд мохох тэр хүнийг зоргийг тий. За тэгээд ингээд жагсаал хийнгүүт нөгөөтгийг шууд өөр болгож хувиргаад энэ ингээд алдсан. Би энийг одоо яг хөө бүлгийн хурал дээр хэлсэн. Алдтай хурал байсан. Энэ ахтаа хоёр та хоёр одоо болоо энэ ус орон ард түмнийг одоо энэ кино жүжиг найруулж байгаа юм шиг ханддаг бойл гэж би бол нэлээд хатууг хэлсэн. Ер нь бол өөрт нь хэлсэн баг. за баярлалаа.